Энэ жилийн тухайд өмнөх жилтэй харьцуулбал өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байх нь тодорхой харагдаж байна. 2017-оос 2018 оны өвөлжилтийн хүндрэлийг даван туулах бэлтгэлийг хангахын тулд Монгол Улсын засгийн газар 2017 оны төвшин тодтолд 13.4 тэрбум төгрөг, засаг дарганы нөөц хөрөнгийг 18 оны төсөвт 3.3 тэрбум төгрөгөөр одоо нэмэгдүүлэхэд бид тусгасан байгаа. За одоо бидэнд нэн төрөнд өвөлжилтийн явцад үүсч болзошгүй эрсдлийг бодтойгоор тодорхойлж ажлаа төлөвлөх шаардлагатайг бас та бүхэнд анхааруулъя. Өнгөрсөн өвөл малчдын амжиргааны төвшинг тодорхойлсон дүн мэдээ хуучирсан, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо сул тоо баримт зөрсөн, аймаг сумдын хэмжээнд бэлдсэн өвс тэжээлийн хэмжээ хангалтгүй байсан, тусламж үзүүлэх малчдын өрхийн судалгааг хугацаа хожимдуулж гаргасан зэрэг хүндрэл бэрхшээлүүд гарсныг бас би өнөөдөр зориуд анхааруулан хэлье. Иймд эхний ээлж нь малчин өрх, сум аймгийн хэмжээнд байгаа өвс тэжээл, бензин шатхуун, машин техник зэрэг тооцоо нөөцөө бодтойгоор тодорхойлж цаашаа шалгагдах нөөцийн хэрэгцээний тооцоо гаргах зайлшгүй шаардлагатай байна. Малчин өрхийн нийгмийн халамж үйлчлэгээтэй холбоотой тоо мэдээллийг эртнээс гаргах хэрэгтэй байна. Малчтын хүүхэд, өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойсон эмэгтэйчүүд үзүүлэх эрүүл мэндийн болон боловсролын нийгмийн халамжийн мал эмнэлгийн тусламж үйлчлэгээ зэрэг төрийн үйл ажил үйлчлэгийг оновчтой төлөвлөж шуурхай зохион байгуулж ажиллах нь бол чухлаа гэдгийг та бүхэндээ хэлье. За байгалийн зуудаас гадна хариуцлагын зуд гэж нэг айхтар зүйл байдгийг би олон удаа та бүхэндээ сануулж хэлж байгаа. Энэ байгалийн зуд, хариуцлагын зуд хоёр хавсвал бүр аюултай зуд болдгийг та бид нар мөддөрөө мэднэ. Тийм учраас Монгол Улсын ерөнхий сайдын зүгээс бүх шатнд, төрийн албаны бүх шатнд сахилга хариуцлага зохион байгуулалт, дэг журмыг сайжруулах ажил зайлшгүй шаардлагатай байна гэдгийг би та бүхэнд анхааруулan хэлж байгаа. Үүн дээр одоо анхаарал тавьж ажиллах ёстой. Одоогийн байдлаар малчдын төвшин 687 мянган тонн өвс, 816 мянган тонн сөрөг, 4459.4 тонн ногоон тэжээл, 5187 тонн үйлдвэрийн тэжээл, 21564 тонн гар тэжээл, 286 тонн дарш, 36 мянган тонн давс хужир бэлтгэж, өвс тэжээлийн бэлтгэл 48%-тай байна. Аранхай, Баян Улгийн Орхон, Увс, Ховд, Хөвсгөл хэмтээ аймагуд 50-аас дээш хувьтай. За энэ өвлийн одоо дүр зургийн ерөнхийд нь авч үзэх юм бол өвлийнхаа саруудад олон жилийн дунджийн орчин буюу одоо дунджаас ахиу ийм цас орох төлөвтэй. Өөрөөр хэлбэл одоо нодон нутгийн өмнө зэсгээр бол та эрийн бүс нутгаар засгүй үлдсэн. За энэ жил бол харьцангуй араа илүү цастай үлдчих ийм дүр зурагтай байна. Нутгийн хойд зэсгээр нодонгийн одоо цастай байсан газруудаар мөн одоо ахиу хэмжээний цас орох ийм дүр зураг ажиллаж байна. Саяны орсон одоо их цас орсон газруудад одоо цас улам нэмэгдэж баг зэрэг яг хайрна багсан. Тэгвэл эргээд 11 сар 12 сараас цас нэмэгдэж орох энэ төлөвтэй байна. За дулааны хувьд бол яг олон жилийн дунджийн орчин гэсэн ийм төлөв гараад байгаа. 12 сар, 1 сар, 2 сарда нутгийн өмнө зэсгээр бол баг зэрэг 5 градус орчим дулаан гэсэн ийм дүр зураг гарч байгаа ч гэсэн нэгэнтээ нийт нутгаар цасан бүрхүүд тогтох юм бол цасны өөрийн төлөвүүд тийм ээ нөлөөлнө. Монгол Улсын шатрал сайд улсын онцлог өмсгийн даргын тушаалаар томилогдсон комиссийн шуурхай бүлэг 16 оны 11, 12 дугаар саруудад 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлыг танилцаж, шаардлагатай хөрөнгийн асуудлуудыг засгийн газрын хурлаанаар шуурхай шийдвэрлүүлсэн. Тухайн бол эрүүл мэндийн яамтай хамт 19 аймгийн эрүүл мэндийн төлөв 36 машин, өвөлжилт хүндэрсэн 12 аймагт 1.1 тэрбум төгрөгийн мөнгөний хөрөнгө, улсын нөөцөөс 6520 тонн өвсийг бусадгүй тусламж хэлбэрээр үнэгүй 7128 тонн тэжээлийн үнийг 50% хямдруулж maaчлад олгож өгсөн байгаа. Мөн улсын нөөцөөс дулаан хувцас болтол захиргааны үйлчлэгүүдийг аймагуудад хуваарлсан. Монгол Улсын засгийн газар улсын онцгой комиссоос 16-аас 17 оны өвөлжилтийг даван туулахад засгийн газрын 6 удаагийн тогтоолоор нийт 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг засгийн газрын нөөц зангаас шийдвэрлүүлсэн байгааг та мэдж байна. Өнөөдөр малчдын өвөлжилтийн бэлтгэлийг сайжруулахад тус дэм болохоор нэгэн одоо үйлчлэг бид хүн шинээр нэвтрүүлэх гэж байна. За энэ бол одоо Мексико олон улсын байгууллагаас малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хөрвүүлж гар утасны мессежний үйлчлэгийг одоо 15 аймгийн 128 суманд нэвтрүүлж амжилттай одоо туршжээ. Энэхүү үйлчлэгийг нэвтрүүлснээр манай малчид иргэд цаг агаарын урьдчилсан мэдээ, бэлчээрийн урах цэцгийн мэдээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээлэл, цаашлаад малын өвчний тархалт, гаралт, бэлчээрийн даат зэрэг мэдээллийг одоо өөрийн оршин суугаа болон оторлож буй багийн байршлаар
шуурхай авах ийм бүрэн боломж нөхцөл одоо нэгдэж байгаагыг сайн талтай. За миний үе шадар сайд байхдаа бас уг үйлчлэгийг энэ намраас эхлэн үндэсний хэмжээнд хүрэх боломжийг судлах үргийг бас холбогдох байгууллагууд өгч байсан. Энэ одоо ажил маань одоо хэрэгжиж байгаад бас би их талархалтай байна. За манай улсын бүх малчин өрх нийт одоо 21 аймгийн 1550 багийн 160 1600 малчин өрхөд мэдээллийн үйлчлэгийг шуурхай хүргэх боломж одоо бүрдүүлэн ажиллаж байгаамаа.